Чехийн үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэн нээлттэй хийлээ. Үзэсгэлэнгээ 6 дугаар сарын 22-ны хүртэл төлөвлөх юм байна. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой гэлээ. Өдөртөө бүхэн мэдээллийг НТV-ийн сурвалжлах баг Чехийн үндэсний музейгээс хүргэж байна. Чехийн үндэсний музей 1818 онд байгуулагдсан. За өнөөдөр энэхүү Чингис хаан олон улсын үзэсгэлэнг одоо энэ музейд дэлгэн олонний хүртэл болгож байна. Үзэсгэлэн 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ. За үзэсгэлэнд Чингис хаан үндэсний музей 87 тисийн 117 ширхэг үзмэр, за Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн 83 тисийн 581 ширхэг олдвор, за нийтдээ 170 тисийн 698 ширхэг үзмэр эд үлгийн зүйл дэлгэгдэх юм а. За энэ одоо үндэсний музей нь бол одоо Европт бас алдартай томоохон музейнуудын нэг юм байна. За ингээд үзэсгэлэнгийн дэглэлтэнд зориулан үзмэрийн өндөр чанартай гэрэл зураг, дэлгэрэнгүй болон товч тайлбар, мөн археологийн хайгуулын матлагын талбайн зургууд зэрэг шаардлагатай материалуудыг бол авсаргасан байна. Чингис хаан музей байгуулсны дараа гарч байгаа, Европт гарч байгаа хоёр дахь хамгийн том үзэсгэлэн бол энэ өдрийн Чех улсын үндэсний музейд дэлгэгдэж байна. Хоёр улсын ерөнхийлөгч энэ үйл ажиллагаанд ач холбогдол өгч эвээр энэ үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан тэр хүний үлдээсэн өв, санаа бодол бүхнийг дэлхийд даяар түгээн дэлгэрүүлэхэд энэ үзэсгэлэн бол онцгой үр гүйцэтгэх гэж бид нар бодож байгаа. Чингис хаан үзэсгэлэн Праг хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын үеийн үзэсгэлэнд тооцогдож байна. Улмаар хоёр улсын соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн үе эхэллээ. Нээлтийн үеэр мөн 2027 онд Праг хотноо 65 үзмрээс бүрдсэн үлэг гүрвлийн үзэсгэлэн хамтран зохион байгуулалттай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Дэмбэрэл, Чехийн үндэсний музейн ерөнхий захирал Михаил Лукаш нар гарын үсэг зурлаа. Би Чех улсын уран бүтээлч, зураач хүн. Энэ үзэсгэлэнг гарахад би хувь нэмрээ оруулж, дэглэлт болон олон хэсгүүдээр ажилласан. 2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмрээр баяжуулан Чингис хаан нэртэйгээр дэлгэжээ.